Өнөөдөр inequalities буюу тэнцэтгэл биш бодно. За тэгэхээр бодхоос өмнө 1 4 байдаг. Тэгэхээр түүнийг тайлбарлая. Тэгэхээр тэнцэтгэл бишийг хасах тоонд үржүүлж эсвэл хуваахад их багын тэмдэг нь эсрэгээр эргэдэг. За тэгэхээр жишээ нь хасах 2x нь хасах 10-аас их. Тэгээд хасах 2-оор хоёр талд нь хуваахаар тэмдэг нь эргээд x нь 5-аас бага. Тэгээд тиймэрхүү дүрм байдаг. За. Question 1. Which of the following is a solution to the inequality -x minus 4 is greater than 4x minus 14? Тэгэхээр эхлээд томьёогоо биччихье. Хасах 4x нь 4x хасах 14-өөс ил том. За тэгээд бүх x-тэй тоонуудаа зүүн гар тал руугаа гаргаад тэгээд энгийн тоонуудаа бараан тал руугаа гаргаад бодвол илүү амархан байдаг. За тэгэхээр хасах 4x нэмэх 4 хасах 5x нь хасах 10-аас ил том. Хоёр талаасаа хасах 5-аар хуваана. Тэгэхээр тэмдэг нь өөрчлөөд 2. Тэгэхээр x нь 2-оос илүү бага. Тэгэхээр манай хариулт маань А. За. A manufacturer produces chairs for a retail store according to a formula M equals 12p plus 100, where M is the number of units produced and M is the retail price of each chair. The number of units sold by the retail store is given by N equals minus 3p plus 970, where N is the number of units sold and P is the retail price of each chair. What are all the values of P for which the number of units produced is greater than or equal to the number of units sold? So what are all the values of P for which the number of units produced, here produced man M, here greater than or equal to in тэмдэглэвчээд number of units sold нь N. За. Тэгэхээр M-ийн оронд энийг энэ томьёогоо тавиад тэгээд бичье. 12p нь мөхөн 100 is greater than or equal to хасах 3p plus 970. За тэгээд нэмэх 3p хасах 100 15p нь greater than or equal to 870. Тэгээд p нь хоёр талаас нь 15-аар хуваана. Тэгэхээр p нь 58-аас илүү их эсвэл тэнцүү. Okay. If A is less than B, which of the following must be true? So тэгэхээр A B-гээс илүү бага байвал L нь үнэн бэ. За. Тэгэхээр А-га хасах 1 гэж бодоод Б-гээ 1 гэж бодъё. За тэгэхээр А квадрат нь Б квадратаас илүү бага. За энэ үнэн үү? Шалгая. За тэгэхээр 1-ээс илүү бага байх боломжгүй. Тэгэхээр нэгтгэх нь буруу. За. Тэгээд хоёр дахь нь 2А 2Б-гаас бага. За хасах 1 2-ыг үржих нь хасах 1 2-ыг үржих нь 1. Тэгэхээр хасах 2 2-аас илүү бага. Тэгэхээр энэ бол зөв. Тэр хоёр дахь нь зөв. Тэгээд хасах Б нь хасах А-гаас илүү бага. За тэгэхээр манай А хасах 1 гэсэн Б нь 1 байсан. Тэгэхээр хасах 1 less than хасах А. За тэгэхээр энэ хасах 1 нь 1-ээс илүү бага. Энэ бол зөв. Тэгэхээр 2 3 зөв гээд манай хариулт бол C. Okay. Last question. Which of the following graphs in the xy plane could represent the system of inequalities above? За тэгэхээр энэ дээр графын томьёо бичсэн байна. Тэгэхээр L граф нь энэ хоёр тэнцэтгэл бишийг илэрхийлж байгааг нь олж гэж байна. За тэгэхээр бидний зорилго бол давхцаж байгаа талбайг нь олох. За тэгэхээр эхлээд графика зурх хэрэгтэй. Тэгэхээр зурхын тулд тэнцүү тэмдэгтэй тэгшдгээр боджээ. Тэгэхээр y equals 3/2x plus 2 y equals minus 2x minus 5. За тэгээд нэг graph
орчээ. Тэгээд 1 2 1 2 3 4 5. Тэгэхээр энэ бол хасах 5 нэмэх 2. Тэгээд энэ граф нь нэмэх 2-оос positive gradientтэй. Тэгэхээр дээшээ явна. Энийг бараг ширүүж байгаа гэсэн. За тэгээд энэс илүү y is greater тэгэхээр манай y value нь энэ line-аас илүү том байгаа гэсэн үг. За хоёрдугаар line equation. Тэгэхээр хасах 5-аар дайрж байгаа доош явж байгаа gradient. За тэгэхээр энийг зурхад иймэрхүү юм байна. За тэгээд энэ y нь хасах 2x хасах 5-аас илүү бага. Тэгэхээр энэ доор байгаа юм ин shade хийчээ. Тэгээд энэ давхцаж байгаа area нь бол энэ байна. Тэгэхээр манай хариулт бол D. За үзсэнд маш их баярлалаа. Баяртай.